Сайн бацхан уу? Иргэн тавтай морилно. Модуль 1-ийн 3 дугаар сэдв сэргээгдэх эрчим хүчний төрөл болох усан цахилгаан станцын тухай суур мэдлэг олгоход чиглэж байна. За 2018 онд Азийн хөгжлийн банкнаас мэдээлснээр нүүрсээр ажилдаг дулааны цахилгаан станцууд цахилгаан эрчим хүчний сүлжээнд нийт үйлдвэрлэлийн 93%-ийг эзэлж байна гэсэн байна. Засгийн газар эрчим хүчний талаар баримтлах бодлогын дагуу 2015-аас 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний нийт суурлагдсан хүчин чадлын эзлэх хувийг 2018 онд 12%-аар 2023 он гэхэд 20%-аар харин 2030 онд 30% хүртэл нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн байна. За 2016 оны бүдүүрч зургууд болон зарим тооцоолол энэхүү бүдүүрч зургаас цахилгаан станцын нийт суурлагдсан хүчин чадал гэж байгаа. Энэ нь болохоор баригдсан ч цахилгааныг үйлдвэрлэхгүй байгаа суурлагдсан хүчин чадал хэлж байгаа. За 88%-ийг нүүрс сэргээгдэх эрчим хүчнүүд нь болохоор 6%, дизель 6%, усан цахилгаанаас 2%-ийг гэж байгаа бол за electricity production энэ нь болохоор цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа бодит цахилгаан эрчим хүчний тооцоолол. За 77%-ийг нүүрс, импортоор 20.3%-ийг, дизелээр 0.6%, салхинд хэрэм 0.8%, усан цахилгаан станц нь 0.6% гэж харж болно. За усан цахилгаан станцуудын төрлүүдэд голын урсгал, усан сан, усан цэнэгт цахилгаан станц. За голын урсгалын жишээ нь болохоор энэхүү 1-р зураг байгаа. Энэ зурган дээрээс юу харагдахгүй байгаа вэ гэхээр загсанд зориулсан урсгал уруудан өгсөх тэр гарцыг заавал зайлшгүй барьсан байх ёстой. За 2 дахь зураг болох усан сан усан цахилгаан станц, 3 дахь нь болохоор усан цэнэгт цахилгаан станц. Нуураасаа усан аван хэмэл усан сандаа өгнө, тэгээд буцааж гарган ингээд балансаа барьдаг байгаа. За эндээс усан цахилгаан станцуудын хэмжээ харж болно. Том далангийн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл. За үүний нэг жишээ болох Египтийн Насер нуур. За Египтийн Асван хотод баригдсан далан үргэлжлээд Суданы хил хүртэл үргэлжлэнэ. За энэхүү нуурын байгаль орчинд үзүүлж байгаа сөргөн нөлөөлөл нь усанд амьдарч буй амьтдад сөргөөр нөлөөлөлтөй, гүний усны түвшний өөрчлөлт, хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх. За энэхүү нуурн маань далан баригдахаас өмнө гол байсан. Энэ голыг даган амьдарч байсан 100 мянган Нүбир овог аймгийн нүүлгэн шилжүүлэлт басан үржилх шимт хөрс үгүй болох бичил уур амьсгалд үзүүлэх нөлөөлөл нэг ууршилтыг хэлж байгаа. Порт Сайд дэх дельтад хүрч буй Нийл мөрний усыг багасгаж байгаа нь гүний усыг давсрахыг болгож байгаа. За нуурын усны хэмжээний тундас үүсгэж байгаа нь голын дооших урсгалд бордоо болгодог үржил шимт бодисын дутагдлалд хүргэдэг. За энэ нь болохоор нуур энэхүү гол маань нуур болон тогтсноос үүдэн тундсан нууранд өмнөх урсгал гол шигээ хөрсөнд хүрч ойр хавийн хөрс байгаль орчныг үржил шинтэй болгож чадахгүй байгаагаас жишээ аваад ярил голын ус маань хүчтэй адар бороо ороход эргээд даван халаад буцаад татрахтаа голд байсан тундас
одоо үржил шимт бодисууд нь хөрсөнд үлдэн үржил шимтэй хөрсийг бий болгодог. Ингэснээрээ тухайн газрынхаа хөрсөнд одоо тариалан тарих, хүмүүс амьдрах таатай орчинг бүрдүүлдэг байсан. Нуур болон тогтсноороо энэ нь зөвхөн нуурандаа тогтсон үлдэж эргээгээд ямар ч ашиггүй зүйл болон хувирч байгаа юм аа. За өмнө хийгдсэн далангийн төслүүд далан байрах талбайг мод болон бусад органик бодисыг цэвэрлээгүйгээс их хэмжээний С2 буюу нүүрс хүчлийн болон метаныхийн ялгарлын асуудалтай тулгарсан. За үүнд болохоор тухайн далан барих газраа одоо органик бодис болон моднуудаа цэвэрлээгүйгээс болоод энэхүү мод болон органик бодисууд маань усанд ороод утгаараа одоо хүчил төрөгч үгүй улмаас одоо хорт хий ялгаруулж нүүрс хүчлийн хий болон метаны хий ялгаруулалтыг ялгаруулдаг. Энэ нэргээд байгаль орчны уур амьсгалд сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн санаа. За өөр нэг сөрөг нөлөө нь 1975 онд Хятадын өмнөд бүсийн Шумантан нуурын далан хүчтэй Адр борооны улмаас эвдрэн бусад далангууд руугаа гинжин холбоо үүсгэн задарснаар тэр орчмын 85,000 хүн амь насаа алдсан гэсэн алдсан байдаг. Энэ мөн бас байгальд сөрөг нөлөөтэйгээс гадна тухайн амьдарч буй ойр орчмынхон хүн одоо тосгон суурьнд бас хүмүүст бас аюултай гэсэн санааг харуулж байгаа юм аа. За энэхүү зураг нь Монгол орнд усан цахилгаан станц тохиромжтой бүс нутгийг харуулж байгаа. За манай Монголд яг жилийн 4 улиралд үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулдаг 2 том цахилгаан станц байдгийн ховд дахь дөрөвний цахилгаан станц, говьалтай тайшрын цахилгаан станц гээд 2 томоохон усан цахилгаан станц байна. За дараагийн зурагнаас энэхүү зурагнаас хурд тундасны дундаж одоо Монголын одоо хурд тундасны тундас ихтэй бүс газрыг харуулсан байна. За эндээс нэг асуулт гарч ирнэ. Яагаад ер нь бол усан цахилгаан станц нь хурд тундас ихтэй газраар баригддаг бол ховдын дөрөвний болон говьалтай тайшрын цахилгаан станц хоёулаа яг хурд тундас энэ дээр харагдаж байгаачлан бага газар баригдсан байдаг. Үүний тайлбар бол магадгүй өндөр улархаг бүс нутаг тэгээд усны одоо хүчтэй урсгалаас шалтгаалсан байж магадгүй гэсэн таамаглал байж болох юм. Өмнөх слайдад дурдсанаар одоогоор Монголд 2 том усан цахилгаан станц үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр нь дөрвөний усан цахилгаан станц болон тайшрын усан цахилгаан станц нар юм аа. За дөрвөн болон тайшрын усан цахилгаан станцуудын нийгэм болон байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл болон үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээг доорх линкээс одоо их сурвалжийн мэдээллийг харах боломжтой юм аа. За энэ хүрээд бичлэгээ өндөрлөе. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.